Чулууны эрдэмт Баатар. Та алдар нэр буудлын судлан айлдан уу? Хурсталтан дэлхийд чулуу үсгэс эхлээд хохо тэнгэр тэн залраад хүмүүн олон толдод чулуу бүхний шидийг чанад үнэний нууцыг чухалчлан айлдах гээд чимээ хүлээж сунда. Чамин ганган галбарт эрдний чулуу бүхэн чин чанад үнэн мөнийг өөртөн оршиж байдаг юм. Хэл чимээ хөдөлгөөнгүй энэ л чулууд бүхэн хурс алтан дэлхийд үнэнийг агуулan оршдог юм. Хохо тэнгэртэй хүмүүн зон олондоо хосгүй энэ л чулууд шиг оршиж байна да өвгөн би. Тэвэн чулуудыг таньж судалж мэдж тэнгэр газраар гүйдэлж тайлж өртөөлж явна. Шунал бүхнийг дарж шулун үгсийг сэлж ширүүн хатун үгсийг ухааруулж айлдж явна. Тэнгэрийн ухааныг өвлүүлэн нэгэнтэн сууж тэнхлэн үрсээ номтын тэнгэрээс толдом байна. Чулуун дуулга өмсөд чулуун хуйга нөмрөөд чулуун хэцэн дэлдэж чин үнэнийг танинам. Чоныг мэдж хажир үнэнийг хайлж суунам. Хазарго хатныхан ухаан ихэдин хэгэр хохо тэнгэрт гарах хосгүй ухааныг таньж эрхэмсэг агаад тансгоо дурыг харж нэгэлгүй бөгөөд эцэшгүй оюуны тэнхийг багтаж ингүй олон чулуудын эрдэм мэдлэг бүрийг эрчилсэн шид бүрийг таньж тайлж суунам. Та гэр бүлийнхэн талаар айлдан уу? Таван сайхан хатан удагсланга үрстэй билээ. Танхал энхэл төрсөн таван сайхан үрстэй билээ. Таван эрдний чулуу мэд чимэг болсон үрсэмэн таван их тэвийг духайлан бэлэгдэн сууж нэрхшээж таван тэвдэн чулууны их ухааныг ингүй олон үрсэд айлдж нэгэн суунам зэ. Сургаал үгсийг өвлүүлж сурсан бүхнэн өртөөлж ширүүн хатуу бүхнийг шившин домнож суунам. Чулуун эрдэнсийн эрдэмийг цоглуулж таньжил суунам зэ. Чирэг танхил үрсэн тойрч хэдэнтэй заларнам зэ. Эрдэнийн сайхан чулуудыг эргүүлж тойруулан шинжиж нэрслэх дайны үйлд эндүүгүй ашиглахын тулд даамай шид чадлыг дөрвтэй таньж мэдээд дайны их ухаанд дүүргэж өртөөлнөм бэлээ. Таан ман тэргүүтэн төрөл бүрийн чулуудыг тармил урд тарай өвст ургамал бүхэнтэй тааж зогцохын ухааныг таньж мэдж суунам. Төвшин амгалан бүхнийг түгээж зогцлоож суунам. Чулуу бүрийн шидийг таньж нэгэнтэй нээгээд жохол үйл бүхнийг дундуургүй дүүргэж суунам. Байчин олон эрсийг дайдах их ухаандан дадуулж чулууны эрдэмийг харуулж нэгэн суунам. Дархан олон баатруудад чулуу мэт хатуу үнэнийг дамнуулж өртөөлж сургаж өвлүүлж нэгэн суунам зэ.
Ухаан эрдэм мэдлэгийг чулуун мэт болгоод үлдээсэн. Мужуу нэгэн сэтгэлтэй буурлууган бэлээ. Ширхэг чулуу бүхнийг шинжиж таньж мэдж шид бүхнийг шингэж шившээж үлдээсэн бэлээ. Суун цагаан чулуунаас сур хүчийг нь таньнамжээ. Шур болсон чулуунаас чадал төвчийг нь мэднэмжээ. Ман химэх чулуунаас магад үннийг таньнамжээ. Номин эрдэн чулуунаас нөхөн ухааныг өвлнэмжээ. Зүрхэн улаан чулууны зүс юг толдж соном. Шижир алтан чулууны шид бүрийг мэдж соном. Ширүүн хатуу бүхнийг ухаан мэдлэгээрэн дарсан. Шившлэг домд жигдэрсэн шалмаг нэгэн өвгөн бэлээ. Гөлгөр чулууг эрлэж нэгэн соном. Гэлбэр хэлбэрд чулууг хурцалж нэгэн соном. Ухаан мэдлэг бүхнийг уудаж оршоож соном. Ундрмал эрдний чулуудын өвдсийг багтаж соном. Та ямар онлогтой вэ? 10 тансаг дал жигүүртэнтэй 5 тансаг адун сургатай төмөн сайхан тэмэн сургатай бомон сайхан богон сургатай билээ. Та ямар зэвсэгтэй вэ? Дөрөл бүрэн эрдний чимэг зүүсгэл гоёлтой төмөн олон янзын чулуун дүүртэй билээ. Узурт хурц гэлбэрт нэгэн чулуутай бэлээ. Үндэс бүх галбэрт нэгэн чулуудтай бэлээ. Хүрэл эрдний чулууг эдэлж хэрэглэж явнам. Ховор олон чулуудыг харьцуулж сонжиж сууном. Шагаан шинэн чулуутай бэлээ. Шаант нэгэн чулуутай бэлээ. Ширхэгт нэгэн чулуутай бэлээ. Шижир алдан эрдэнэстэй билээ. Энгүй олон янзын чулуу эдэдлэлтэй эрчдэх хуйгмын эрдний чулуун гоёлтой юусан байсан бэ? Эндх шарах бүхнэн эрдний чулуудаар эдгээсэн билээ. Нэрстэг хор бүхнийг эрдний чулуудаар ангасан билээ. Эм бүхнийг эрдний чулуудаар аварсан бэлээ. Эмэн зүрхийг нь эрдний чулуугаар хамгаалсан бэлээ. Чулуу бүхэн шидэтэй, чулуу бүхэн өвдөсөтэй, чулуу бүхэн чадалтай, чулуу бүхэн тэнхээтэй. Чин үнд нийтж, чуунанд сойрхогдож, чулуу бүхэн хөрөсtöд хажир үнэнд дахран оршисугаа. Та дайснаа хэрхэн таньж мэддэг байсан бэ? Дайсан бүхнээ эрдний чулуун дүүгүүрээр дарж, далайсан бүхнийг эрдэмд чулуугаар дарж явсан түүхтэй. Туйдгэрд бүхнийг эрдний чулуугаар хуурч явсан бэлээ. Дэрслүүд бүхнийг эрдэмд чулуугаар таньж явсан түүхтэй. Атгаг санаата дайсан 10 бэрийн цаан байсан ч 10 алхмын цаан айлсан дөхөж ирсэн ч нэлдэв шид хүчийг эрчилж ихээр хураасан эрдний чулуу бүхэнд эгэнсэн дүрн яриач халдан наалдан ирэх хордон олон дайснуудын хар муу шидийг хурааж явсан чулуудтай бэлээ. Харитан өстөн дайснуудын хар муу бүхнийг нь хараар нь сургуулан дарах эрдэм ухааныг мэдсэн бэлээ. Шунал дайчаал ихтэй шийдсэн алив дайснуудыг шунлын гүчээр нь эргүүлж дарсан чадалтай бэлээ.
Хараму толботой атаг санаатай бүхнийг харуулж онилж шийдэхэд ороож нэгэн алах. Эргүүлэгт шидэд чулууг эгцэлж эрчилж шидэдэг эрдэм нэн төгс чулуун дүүгүртэй билээ. Чулуугаар ямар үлийг дүүргэж болох вэ? Чулуугаар альваг амилуулж аварч дэтгэж болно. Чулуугаар альваг алж устгаж үгүй хийж болно. Чулуугаар бүтээж дэгжиж дэмнэж болно. Чулуугаар бүрлгэж суйтгэж мөхөөж болно. Дуугүй суу чулуу ямар их хүжтэйг доолгоргүй үрс танар таньж мэднэ. Эрдэнийн чулуудаар хүний махан биеийн элдв янзын хорыг элдэж хөөж одуулдаг юм. Эрдэмд чулуу бүхнэр энэ л махан биеийг эрэмдэглэгч хар мөг эмэрч устгаж болдог юм. Чулуу бүхнэр чинь дайн хүртэл хийж явсан. Чулуу бүхнэр чинь дайсан бүхнийг дарж явсан. Мөнхөд орших судрыг өртөөлсөн нэгэн чулуу байна. Мэргэн их сургаалыг оршоосон нэгэн чулуу байна. Мэрэг төлгийн ухааныг бэхлэх нэгэн чулуу байна. Мөрөн голын амийг бөхлөг чулуу хүртэл байна да. Махан энэли бие чинь ангааж идгэх чулуун байна. Нагад хүмүүн бие чинь алж устгах чулуу байна. Айлв чулуу бүхнийг нь юунд яаж ашиглахыг анирдж өөрөөсөн асуувал өнгөрс танар мэднэ. Ухаан бодлон чагнаж уучлаж нэхэн асуувал өвдөст чулуу бүхнэр үлийн дүүргэж болно. Тайлхт их дахилгыг чулуугаар үйлдэж болно. Туйтгэрт хараалж ятхыг чулуугаар үүсгэж болно. Ололцон бадрах галыг чулуугаар амилуулж болно. Урсгалт мөрөн усыг чулуугаар тогтоож болно. Хорвоо дэлхий бүхнийг чулуугаар гээгүүлж болно. Хөлбөж агшсан бүхнийг чулуугаар гисгэж болно. Үндэстэй мөчөртэй бүрийг чулуугаар ургуулж болно. Үртэй жимстэй бүхнийг чулуугаар устгаж болно. Голомт төрийн заслыг чулуугаар дүүргэж болно. Гарцаагүй таньж мэдвэс дүүргэж болохгүй үйл гэж үгүй. Чулууг хэрхэн таньж мэдэн эрдэм ухаан суралцах вэ? Чулууг та нар уншиж чадал эрдэмийг нь таньж болно. Чулууг та нар эдэлж жохол үйлэнд хэрэглэж болно. Чулууг та нар мэлмидж чиглэх үйлийг мэдж болно. Чулууг та нар анирдж чимээ бүхнийг сонирдож болно. Чулууг та нар амталж болно. Чулууг та нар идэж ууж болно. Тэмийн нэгэн учгаар урс та нар чулууны таймгийн ухаан мэдлэгийг өвлөж болно доо. Эрдэнийн чулуудыг эвлүүлэн урж наадахда ингүй олон ухааныг эмхлэн мэдж болно. Гарын алганд байх зураст хүрдүүдээр дамжуулан ганган чулуу бүхнээс эрчим мэдээллийг уншиж болно. Чулуунаас зэвсхийг үүсгэж зэгсэн дайтж болно. Чулуунаас эрчмийг үүсгэж олон зүйлийг бүтээж болно. Чулуунаас та нар хорлыг үүсгэж болно. Чулуунаас бүхэл зүйлсийг таньж мэдж болно. Амталж, унартаж, үзэж харж болно. Амилуулж, хайрлаж, анирдан сонирдож болно.
Тэгж байж үрс та нар тэр олон чулуудаас түгээмлэх ухаан мэдлэгийг горлон зээ. Чулуу бүрийн үсэх долгион гэж байдгийм. Чичиргээ долгионтой холбогдож нэгэнтэй чадваас чичирхийлэн долгсон байх энэ л орчлон хорвоогийн чулуу бүхэн дорших үнэн мөн нууцыг мэдэж болно. Чулууны шидэр хэрхэн дайддаг вэ? Чулуу бүхэнд үнцэн гэж би. Чулуу бүхэнд хүч чадал гэж би. Чулуу бүрээс ялгарх ухаан гэж би. Чулуу бүрээс үүсэх үнэн түүх гэж би. Урс бачууд та нар эрдэнийн олон чулуудаар үнэний төлөх олон дайныг дүүргэж болно. Чулуудаар зэр зэвсгийгч хийж болно. Чухал олон хорыг оршин цогцлож болно. Төмөн олон эрт хурц идүүдийг чимж болно. Төрөдгөрд өстөн дайснан хорлож дарж болно. Чулуун дагшинд хорыг зорим байж хийгээд цөстэй хар дайсанд хүртүүлж устгаж болно. Чулуун эдэд төмөн хорыг шингээгээд чивэлт дайсан рууган харуулж дайтаж болно. Эрдэнийн чулуудын элдв янзын дүрсээр эрэмгийн үрсмэн эрслэн дайтаж болно доо. Чулуугаар нь алив бүхний дэнсийг гаргаж болно. Чулуугаар нь амин гол хүрдийг ангааж болно. Чулуугаар махан биеийн эд эрхтэнг засаж болно. Чулуугаар биеийн баган нурууг ангааж болно. Хүний махан бид хурсан хор хэрэг ховлган шидэд чулууд хурааж татаж авна. Хурааж шингээж авсан хөнөөлт тэр хорыг хөрст дэлхийн ээжийн хосгүй шидээр дарж дахин нэгэн чулуугаар дэмнэн нэгэнтэн дэдгэж дарахлах хэмчилгээ бүхнийг дардан хийж болно. Чулуун дэнсийг хөөж болно. Чулуун дэнсийг гаргаж болно. Махан биес хорыг шингээж авч болно. Махан бие эрчмийг шингээж өгч болно. Дотоо гэсэн бүхнийг дундуур гэсэн бүрийг чинь. Налай хэрдэмд чулуу дүүргэж өгч чадна. Болохгүй гэсэн бүхнийг бүтэхгүй гэсэн бүрийг чинь. Бялхан эрдэмд чулуу бултаар засаад өгч болно. Засал хийхэд ашиглаж үл болох чулуу гэж замбуулан энэ хорвоод үгүй билээ үрсэмэн. Тунган таалж тааруулаад шидийг нь тайлж таниад тэнхээ хүчийг нь мэдрээд үйлийг нь ухаж мэдвэл алив бүх чулууг ашиглагч юу ч хийж болно. Өргөө гэр хотлыг нь өмгөөлн хамгаалж болно. Үе олон эрднийг өнгөж хамгаалж болно. Чулуун бат хамгаалалтыг босгож бүтээж болно. Чулуу бүх хүрээг үүсгэж өндийлгэж болно. Харва намна бүхнээс хамгаалж өнгөөлж болно. Хавтай чулуун хамгаалалтын зэвсгүүдийг үүсгэж болно. Чулуун хамгаалалтаас туяаг засруулж болно. Чулуун хамгаалалтаас өнрийг анхилуулж болно. Чулуун бат хамгаалалтаас өстөн дайсан бүхнийг чилээж хордуулж болох хорыг ялгаруулж болно. Харамуу бүхнийг нь хамхиж засаад өгөх. Хавтай хүчийг чулуунаас ялгаруулж болно. Чулуун их хамгаалалт хэцүү дээ хэцүү үрсэмэн. Чулуун их хамгаалалт хэрсүү дээ хэрсүү үрсэмэн. Чулуун шидний дэнсийг гаргаж исэн дийл байсан.
Чулуу бүрийн үйлийг дүүргэж ис чадваас чулуу бүрийн нэхлийг нь гүйцээж ис үйлдвээс чулуу бүрийн үгийг сонирдож ис таниваас сул талгийч нь үүсэж бий болно за сэрж энэ бүхнийг ужиглаж ойлгоос захалтай чулууны арвин шидийг бороод нэгэндэн ашиглаваас чулууны их хараал үүсэж бий болно за чулуун шидний хүчрэг нь чулууны агууд оршин за чулуу бүхэн өөртөө чин үнэнийг оршооном за эд бүхний чадлыг эрчид чулуу хорооном зэ эрдэмт чулууны шидээр дэмт бүхнийг дүүргэнэн зэ өнөө цагт эрдний олон чулуугаар энэ бие их чимдэг болсон. Үүний цаана ямар дэнс байдаг вэ? Эрдний олон чулуугаар энэ бие чимэх нь ээлтэй амьтай бүхний амийг даслагтай адил. Амьтай гэсэн бүхнийг алж устгаж хөнөөхөд нагаар нэгэн буйг үрс танар ухах тун. Чулуун гоёл зүүсгэлийнхэн аль үйл бүхний чухаг нэгэн дэнсийг дүүргэж эсдэл байс. Үрс танарын үргэлжлэх удам ухсанд чин ойлын мөр боловсрч нэхэл дэнс тооцсон зэ. Махан энэл биер наатан буйза үрсин чин мэдрүүлж алд биер нь тоглон буйза үрсин чин наху амьдралаар нь шоглож наатан буйза үрсин чин марун голголомтыг нь самарн буйза үрсин чин хамгаа сайхтар том шалгуурт дэнс болоо хамаг авгаадах нь тасарж мөхөх аюул нэгэн буй. Энэ л нэгэн дэнсийг үйлдэж дэлих чулуун эрдний өнгөөр туярах шижир алтан чулуу буй. Шэдийн харамог нь ширвэж дийлэхгүй аталаа шижир алтан чулууг байрнаас нь хөдөлгөж хөдөө хэргүй өнгөчж хөрөст шороог сэйчж хуин гагнаас алтыг хөндөж элдв зүүсгэл хийвэс одом энэ хорвоод үлдэж хоцрох үрсэгүй орог одом тасрах ууршигт дэнс эрнэм зэ голонд залах үргүй гандаж гундаж мөхөх гарцаагүй үнэнийг мэдүүлэх гамшиг дэнсэн буйза чулуун эдрэлийн талаараа альдэн үү? Мөвгөд буурлууд бидэн эрдээр үйдэ өнгийн чулуун дагш өндөр чулуун ганс гээд нэлдүү олон төрлийн эрдэмд чулуун хэрэглэлийг энэ бидэн тааруулж эдэлж хэрэглэж явлаа. Алдамахан бидэн дутагдах эрдэс бүхнийг налив эдэл хэрэглээсэн шингэж сэлбэж байлаа. Нийдэ будаа цэгэ наагтай шаргал айрган эрдний чулуудтай хамт эдэлж ундалж явлаа. Махан энэл бидэн дутагдж буй эрчмийг нөхөж эдэл хэрэглээсэн хурааж дэтгэж явлаа. Эдэлж хэрэглэж буй тагш домбоноос ундалж элдв өвчин зовлон эдгэж ил аршуулж явлаа. Чулуун зормол дагшиг жухалжилж нэгэн үзсэн үү? Чуусан тэрл эрдэмийг нь чангадалж таньж мэдсэн үү? Энэ л биенхэн хаан юу дутагдж буйг нэрчмээр хон тандаж элрүүлж нэгэн олж дотоо тэрл эрчмийг дундарсан туяа бүхнийг дүүрэн эрдэмд чулуунаас нөхөж явсан дүүхтэй. Энэ цагийн үрс эрдэмт олон чулуудыг эрэмбэлж сайтар танилгүй эцэлж нягталж мэдлэггүй. Үүндэж түүндэж дэмтэй хэмээн ишгүй мухраар итгэж эндүү гоомай хөөрөлдөж элдвэр цуурчл явах юм. Ори махан бид совдан эрдэн дутаснаас
өвчлсөн зүрхийг совдоор өргөж ангаалаа гэж ухъя. Өнөөх совдан эрдэн өөр нэгэн үрд очоод өр зүрхийг нь бус тархийг нь ангаах шидэтэй бий. Тийм л нарийн учгаар аливаа нэгэн чулууны тэнхрүүлж ангаах эрдэм нь урс бүхэнд өөр буй. Хортой хоргойг ялгах хосгүй нэгэн эрдэм хорвоогийн бүхэл чулуунд тэнцүү оршин байдаг. Аливаа чулуу бүхэн ялгаж таньж чадна. Надармаатай тэр эрдэм чулуунаас үл хамаарна. Харин үрс та нар чулуутай амь нэгдэж ханга дэлхийн чулуутай ухаан нэгэн болж хортой хорвогийг ялгах шидээн дэлгэрүүлж ховор гайхам шидэтэй хосгүй нэгэн болох хэрэгтэй. Хамаг чулуудын дотроос сүүн цагаан чулуудыг хорыг ялгах эрдэмд зориулж хэрэглэвээс зохилтой. Хойролтод нь тод харагдах учраас балчир үрс та нарын өнөө энэ үйдэж байванд тэсээс нь ангижруулсан чулууч гэж хаана байх вэ? Өгөд бидний үед ховорхон байсан чулуу. Өнөө цагт баймгүй. Уг нь байвал зохилтой эдсэн. Та ямар үлэг дүргэж номтын тэнгэрийн баатруудын нэг болсон бэ? Эрдэнийн олон чулуудын эрдэм тухай мэдлэгийг энэхэн замбад оршиогтон эргэцүүлж таньсан бэлээ. Томон олон чулуудын эрдэм чадлыг ашиглаж тэв дэлхий дүрнсэн түмэн дайнд орсон бэлээ. Байц хатан чулуун дээр бардам тухлан суугаад балчир олон өрсөд чулуудын их ухааныг нуулгүй айлдаж явсан түүгийн хин хариуд номтын 33 баатрын тэнгэр байсан буйза. Чулуун дуугурын ухааныг үрсэд айлдсан бэлээ. Шидэд чулуудын эрдэмийг таниулж өгсөн бэлээ. Байтан тулдаж явахтан эрдэм мэдлэгийг айлдаж далаа их ухааныг сургаж явсан өвгөн учир номтын хүчит тэнгэртэн нэр алдарн цуутай номхруулах дайны ухаанд сургаалтай нь билээ үрсэмэн. Хэлбэр дүрс чинь өөрөө эрчим бүхнийг датдаг юм. Хэрийн чулуу бүхэн эрчим бүхнийг нөөцөлж байдаг юм. Ийм л нэгэн учир бөмбөрцөг хэлбэрт чулуу элбэрэлт дэлхий ээждэмж хэрэгтэй байж гэж ух. Байрнаас сан хөдөлсөн чулуу байраа эргэн олох гэж багада 3 жил зовдөг гэдгийг сан үрс. Эрдэмд чулуу бүхэн орсон тэрл гадартан эрчмэн түгэж дэтгдэг ийм л нэгэн мөчгтэй. Та өөртөө сургаалаа захиж айлдноо. Энэ цагийн үрс монхог олон балчрууд эрдэнийн дээдэд шунаж эдийг бэшрийн шүдэж бомон олон эрдэнийг шинжиж сонжиж явах там буцааж хариулах дэнстэн өргөл байдаг юм мэдэн үү? Бодлоггүй монхог үрсэд буурал би гомдож байна. Болчмгүй нэгэн үрсэд огон би тунж байна. Ухаан мэдлэг бүхнээ өвлүүлж өгсөн үрстэн огон буурал би өнөө ихэд хэлгэнэж байна. Энэ л дэлхийн ээж чинь эрдэнийн чулууд бүхэн тэгэн элэг бүтэн байж гэмэн эгнийт амьд оршд юм. Эрдэнийн олон чулууд үрсийн махан биеийн нэгдэл бүхнийг эрчимнэж төлөөлж байна тэд. Давчтаж байна өвгөн би, зөвхөрч байна буурал би. Дэлхий ээж уйлж байна, усам өрн татарч дундурч байна. Дээдлэх учиртай эрдэнийг эдэж хариуцаж явсан. Дэнгэрлэг их түүх овгүд бидэнд байлаа. Хатуу энэ цагийг халаглан монхом үрс шиг
халуун элгэн имтэлж хайрын газрын сэндийчж халигийнхаа зүрхэн цөмлөж хөрст дэлхийг сандайчж уулы толгодыг нурааж ургамал амжидыг хөнөөж ngosom урныг бохирдуулж ундрагыг ширгээж явсангүй. Дотоод өлмөг бүхнийг дүүргэж тэнцүүлж дэлгэрэх ам бүхнийг бохолж нэгэн орших. Эрдэнийн олон чулууд нь байрнасан хөдөлж байна. Эгнэгт устан үгүй болж эрний дүүхэн мөхөж байна. Хайхрамжгүйрс та нарт хариу нэрж буйг анхаарна. Хавдар хэмээх дахлыг хайр найргүй цацаж байна. Хорбороны дусал мэд хаасайгүй дэлгэрч байна. Хөнөөлт тэр дахал хүмүүн биеийг чинь устгаж байна. Харж байна уу та нар? Мэдэрч байна уу та нар? Хамаг олон өрс минь харалган гэнэм балчрууд минь. Хөхөм Монголын заяатнууд минь хүлэгт нэгэн жороотнууд минь. Байгаль дэлхий дээр бүтээгдэж нэгэнтэй оршсон бадамлах галмит бадамаар гэрдний чулууд нь бутарч задарч устгах гэж зүгээр нэг оршоогүй юм. Зорилго чиглэл үйлгүй зүггүй төч нэг ургаагүй юм. Дэлхий ээжийг чинь хамгаалж дарахлан болон өмгөөлж дэм тусан үзүүлж махан биег нь бүрдүүлж байна тэд. Учирлаад айлдаад байхад ухаад сэндичээд байвал ухтаад араасаа ирэх үе гашуу буйг сан. Урсад би гондж байна. Урсад би тунрахж байна. Наалтан үгүй болбол Маламаа урс таанар налаг хорвоо хэрхэн ашид оршиж дээлнэм. Эрдэнийн олон чулууд элж үгүй болбол энэ л хорвоог хэрхэн элбэрж зогцлоож чаднам. Эрдэнийн олон чулууд нь энд тэндгүй оршиж нэрхшэлт байрандан хөрвөөж энэ хөрөстийг эргүүлж буй. Урс балтс таанарын махан биеийг сэндэж байс. Үгээ барны шаналж өвдөж хэрхэн зовхвол түүнтэй ч нутаг нэгэн түүтгэрт муу үйл толгорч өрнөд байна цаанч ухарч амжицгаа урс өвгөн би гондж байна өмөрч хэмтэрч цохорч байна урс та нарт тонж байна би өдөр түргэн ухаарцгаа.